За хамтдаа тэгвэл нэг бичлэг харцгаая. Зээ. Маш чог бас энэ шөнөөр ганцаараа зогсож байгаа юм шиг харагдаж байгаа. Гэхдээ бас яг тийм биш ч гэж байна. Энэ шөнөөр ардын өсгөлийн анхны талаа бүгдээрээ хамт туршлагдсан байж магадгүй. Энэхтэй амар эргэлзээтэй итгэхэд хэцүү тайлбар байгаа байхгүй. Яг энэ тайлбарыг надаас нэлээд зориг шаардсан. Гэхдээ ямар ч нэг хүмүүс мэддэг байгаасаа мэдчихэе гэж бодсоо ярьж байгаа. Яагаад долуулан хамт байгаа гэж хэлж байгаа гэхээр хөшөөний суурийг тавиад харахаар 6 хайрцагны булан харагдаж байгаа. 6 тэгээд 7. Өөх өстө мэдж байгаагүй бодож байгаагүй. Тэгэхээр би бас яг энийг өөртөө сонсч ил байсан юм. Тийм. Би өстө мэддэг юм шүү дээ. За гайхалтай. Тэгээд та бүхэндээ бас зочноор контент бүтээгч Маргад Эрдэнэ таныг студид урьж байна. Тэгээд хөшөө дурсгалт газруудын тухай контент хийдэг. Тэгээд энэ тухайнаас та бүхэн бас сая харлаа. Яг оноо. Үдэрдээ. Ер нь бас бидний яг мэддэг хэрнээ мэдтгүй юм шиг бас зүйлсийг Маргад Эрдэнэ маань өөрийнхөө видеогоор та бүхэндээ үзүүлээд багуух цаг өнгөрүүлсэн зарим нь бол бас дагдаг, үздэг баха гэж бодож байна. За өглөөний мэнд хүргэе. Таж хөвчөө зүгээд микрофоноо өөртөө татаад тухтаа суугаарай. Болж байгаа шиг байна уу? За болж байна. За би таныг ерөнхийдөө танилцуулсан байгаа. Гэхдээ та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад өнөөдөр гурлаа яриалгаарай гэж бодож байна. За намайг Маргад Эрдэнэ гэдэг. Тэгээ дархан мэрэгчлээ юм л юм баг. Дархан мэрэгчлээ. Тийм дархан шүү дээ. За тэгэхээр өнөөдөр өглөөг ер нь хэрэг эхлүүлж байна. Таны өдөр ер нь хэрэг яаж эхэлдэг вэ? Би чинь нөгөө шөнийн цагаар их ажилт юм аа. Сууж ажилт. Тэгэл өглөө ерөнхийдөө бараг л эхэлж байна да. Эхний л нөгөө activity одоо ингэж явж байна. Үйл ажиллагаа юм тийм. Сая та өөрийгөө дархан мэрэгчлээ гэдэг чинь тийм. Ер нь анхны суурь нь яаж тавигдсан бэ? Бага насны мөрөөдлөө юу тийм. Хизэнээс бас энэ салбар руу орж ирсэн. Магадгүй гэр бүлийнхэн ч юм уу. За өвөө эмээн гэл тийм хүмүүсээс ярьдаг штэ. Бас нөлөөлөх хүчин зүйл нас юу байсан юм болоо. За би ч одоо 10 жил дарах хийчихэж байгаа бах шүү. Оо за. 25 оноос ч үлээ. Би 15 оноос ч үлээ хийж эхэлж тэгээд гэхдээ яг нэг янз янзын мэрэгжил сонгох гол нэг ингээд бодлол юм явдаг шүү дээ. Тэгж явж байгаад ийш орсон юм аа. Ялч нэг дотроос юм хатгацсан байх л гэж би боддtiin. Яг нөгөө өвөө маань нэг ойр зүрийн мэддэг нэг тийм гарын дүтэн хүн байсан гэл имэйл хийж ярьдаг. Хүмүүс болохоор хүүш өвөө шигч уур амтан байгаагүй хэл. Тэгээ нөгөө хандаад амар гэдэг гэж имэйгээ сонсохоор нэг тиймэрхүү юм ярьдаг. Тэгээ тэрний нөлөө бас байсан баха гэж л боддгийг шүү дээ. Тэгээ би ч одоо яг сүүлийн нэг 4-5 жил бол итгэвчтэй яг энэ дүрслэх хурлаг тал руу бол хандаад явчих. Анх ер нь юу хийж эхэлж байв? Одоо юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ? За ер нь жишгээрэл явсан дөө анх нөгөө гоёл чимэглэл жижиг сажиг юм гэж. Гэхдээ яг арай илүү тэр одоо гоёл чимэглэлийн дизайн дээр ч юм уу ажиллах уламжлалт гэхээсээ илүү гадны юмтай нэг яхан зурлалт хорлол хийж тэгээ сүлдээ тэр маань яг гайгүй санснаар болоод явж байгаа. Гэхдээ энэ нөгөө соёл уламжлал гэдэг юм арай хэрэгтэй юм байна. Энийг таниулж ажиллахын зүгээр залуу үеийн нэг юм залгамж халаа гэх юм байдаг шүү дээ. Тэрийг авч явах хэрэгцээ ер нь байдгийн байна гэдэг нь аяндаа нэг анзаарагдаад. За тэгээл одоо уламжлалт дарах руугаа үндэснийхээ графиктэй илүү ажиллаад явдаг болж байгаа. Одоо бол би яг хөөмлийн техникийг илүү яаж дагнж ажилтдаг. Тэрийг арай жоохон дэлгэрүүлвэл. Гэхдээ одоо хөөмл гэдэг чинь хавтгай ийм талбайг л одоо ингэж өөрийнхөө хэрэгтэй формыг цаанаас нэг түлхэл наанаас нь буцааж татвал ингээл тэгжил ажиллах эхэлж тий. Илүү юун дээр хэрэглэгддэг гэсэн үг лээ. За одоо нөгөө хамгийн ойрхон жишээ хэдүүлээ. Даргангийн мөнгө эдлэн тэргээл санаанд орж ийн та нөгөө юуны имэйлийн бааврын тэргээл юм яг тиймэрхүү юм болж байгаа гэсэн үг. Хөөмлийн одоо хамгийн ер нь тодорхой жишээ тий. Ер нь ингээд бас шууд контент руу орчтой юм гэж бодлоо. Тэгээд ер нь ягаад дурсгалт газруудын тухай контент руу орсон бэ те хийхээр болсон. Ер нь бол дархан хүний хувьд арай илүү төхөн ойрхон байсан уу? Баримл руу эхлээг өрцдөж те. Баримлтай юу яасан юм а дүрслэх сурдаг байхад баримлын багш ер нь их ойрхон дотнод төс нөгөө ингээл нэг хар зургийн ч юм хичээл энэ төр суугаад. Тэгээ манай баримлын ядуу зүрэн гэж багш үйдэг. Тэгээ саатахтай чинь битээр нэлээ ойрхон ажилтдаг тийм байна. Ер нь 4 жил сургууль сурлаа гэхэд 2 жилийн баг баримлын уралд өнгөрөөцсөн байхгүй. Тэгээл нөгөө гадны Оросын ч үйдэг юм уу Европын ч үйдэг янз янзын соёлоодыг цаа чи ярьж өгдөг. Тэгсээр баримл дуртай болоод хөшөө нэлээ анзаарч харддаг болоод гэж явсаар
ерөөсөө энэ контентыг эхлүүлэхэд хамгийн түрүүнд шалтгаалсан нэг юм энэ дүрслэх урлагийн артистууд, уран бүтээлчид нөрсдөл юм л да. Одоо жишээ нь юу яа гэж үдээ. Тайз дийлэгцсэн уран бүтээлчид байж болно шүү дээ. Нэг хүнийг хараад, нэг дуучныг ч юм уу хараад шууд таньчдаг шүү дээ. Яг тэгэхээр дуучин ч өөрөө тайзан дээр гарч ирээд дуугаад энэ юм нэ гэж бүжиглэт ч юм ингээд харагдчихдаг те. Тэгсэн чинь дүрслэх урлагийн уран бүтээлчид өөрсдөө бүтээлээ хийгээд тавьчаад за яах вэ? Нэр нь ингээд байж идэг. Тэгэхдээ өөрөө тэнд хизэж харагддаг байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг хөшигний ардаас гаргаж ирэх нь ер нь хэрэгтэй ажил байна шүү гэдэг тийм бодол ах төрж байна. Тэгэхгүй бол тэр чинь нэг би бас нэг нэлээд том төрийн сойрхолтой тэр нэг уран бүтээлч ахтаа ингээм хамт зогсоод юм ярьжсэн. Тэгсэн маань нэг найз ирсэн ээ. Надтай мэдлж яваад гэж байгаа. Тэгсэн дараа нь юу хүнтэй байжсэн юм. Тэр танихгүй байх шүү дээ. Уг нь нөгөө салбартаа бол чинь хангалттай. Тэгээд хийсэн ажлуудыг нь хүмүүс мэдээд идэг. Царайгийнхын тухай ямар ч юм ойлголт төсөөл хүмүүст байдгүй юм байна л да. За тэр л хамгийн анхны одоо сэтэл байхгүй. Гоё бас сэтлэр хэлж ирсэн байна тий. Хөшгөний ард байгаа уран бүтээлчдийг ил гаргая гэсэн сэтлийн үрээнд одоо хийж байгаа контентууд нь үргэлжилж явж байгаа юм байна гэж ойлгож байна. Ер нь бол бид нэрэл баг уран бүтээлчийг анзаархаасаач гадна бас хөшөө дурсгалаач нэг их анзаарахгүй өнгөрөөд идэг тал байдаг юм байна. За ялангуяа сүүлд манай нөгөө Q буюу асуулт хариултаар бид хөшөө дурсгалыг хэр сайн мэдэх вэ гэдэг асуултын өрөөнд манай юм асуулт хариултын одоо болон явдаг байхгүй. Тэгсэн зарим юмнуудыг ер нь заримыг гэлтгүй баг 70-80% нь одоо мэдхгүй байчихсан тий. Тэгэхээр таны хувьд бас анхлан бас ийм байсан уу тий. Өөрөө бас илүү танилцаад явсан уу? Контент хийж байх явцдаа тий. За тэгэл анзаарч л baam л да хараал явж байгаа шүү дээ. Яг тэр чинь нэг 17-8 настай хүүхэд ийм хийгээгүй байхгүй. Тэр чинь анх нөгөө энэ дүрслэх сурахтаа л ер нь баг 30 хүрсэн байлаа шүү дээ. Тэгэхээр энэ юм болгоныг л ерөнхийд нь ингээ багцаалдаа мэддэг болсон юм шиг. Одоогор Улаанбаатарт нэг 300 орчим ийм баримл хөшөө дурсгалын ажлууд байдаг гэж тоологдсон байна. Тэгээд тэр дундаас чинь ингээл нэг за мэрэгжлийн уран бүтээлчдийн хийсэн ажлууд гэж байна. Илүү академиктэй шиг. За тэнгүүт арай нэг жаахан сайн дурын ажлууд ч гэсэн энэ тийм харагдчихлаа. За тэр нь бүр эртний юм уу гэдэг хэрэггүй. Саяхан хийсэн нэг тийм ингэчгүй явдаа гэж харахаар юмнууд ч гэсэн байдаг. Тэр болгоно нийлээд ингээд их олуулаа болцсон байдаг. Би болохоор аль болох нөгөө мэрэгжлийн хүмүүсийн ажилласан ажлуудыг академизм тэнд нь ингээд харагдаад байж байгаа юмнуудыг ингээд яах зорилготой хүмүүсний хүргэх зорилготой. Тэрний ард нөгөө энэ чинь уран бүтээлч болж бэлтгэднэ гэдэг нь өөрөө баг насан туршийн ажил болчиход байгаа юм л да. Тэр чинь одоо бүр багангийн сурагч байхаас эхлээд ч юм уу ингээл нэг хүүхд за энэ нэг жаахан онцгойж магадгүй юм байна. Тэр зургийн дагууланд ч юм уу явал хэдгээс эхлээл ингээл тасралтгүй бэлтгэдэл явсаар байгаа. Тэр дүрслэхийн дунд сургууль гэж байсан байна. Дараа нь дээд болоод ингээд их сургууль болсон. Эсвэл аль нэг гадаадын сургуульд ингээд томилогдоод яваад ирсэн. Тэгж ирээд нөгөө улсын зардлаар ч юм уу ингээд сургууль сурцсан хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө хариуцлага гэж юм байгаад байна л да. Заавал нэг улсын төлөө ажиллая. Тэрийг мартаж болохгүй гэдэг ч юм. Гэх мэтээр ингээд амьдралаа яг энэ дүрслэх урлагийн хөгжил одоо улсынхаа хөгжил гэж бас илж болно шүү дээ. Тэнд чинь нөгөө ой санамж түүх энэ төр бүх юм ингээд шингээдүүлдэг. Тэгэхээр ийм том ажил хийсэн хүмүүс яагаад нэг үзэсгэлэнгийн каталогон дээр ч юм эсвэл одоо нэг юу гэдгийг сонин сэтгүүлийн нүүрэн дээр гараад зогсчод байгаа юм бэ гэдэг чинь нэмзэглүүлэх юм болж үлдээд. Тэгэл одоо яг нэг хүний хийсэн олон одоо баримл хөшөө Улаанбаатарт байж болж байна. Нэг хүн олныг хийсэн байж болж, нэг хүн нэгийг хийсэн байж болж. Ингээл явахаар цаана ард байгаа хүмүүс ингээл ил гарч ирээ л гэдэг. Тэгээ одоо нөгөө бас бидний дунд ингээд зэрүүн тунгалаг байгаа хүмүүс нь харьцсан цөөрөөд байна л да. Нэг ирээл энэ чинь унтаад байна шүү дээ. Тэгэхээр тэрнээс нь өмнө намжаад байгаа дээр нэг 5 үг сонсчдөг ч юм уу. За нэг бол нэг ийм хүн байдгийг шүү гэдгийг харуулдаг ч юм уу. За өшөө ингээд хийх юмнууд зөндөө байдаг л да. Тэгвэл юм ажлууд хийгээл яваад. Улаанбаатар хотод 300 гаруй хөшөө дурсгал байдаг гэж та сая хэлж байна тийм. За мөн одоо таны яг эхлэх одоо тэр зорилгоо та бас хэллээ. Тэгэхээр сүүлийн одоо эхлэхээс одоо өдийг хүртэл ер нь хэдийн хэмжээний контент хийсэн байна. За тэгээд одоо таны энэ зорилготой чинь хэр уялдаж хэр үр дүнгээ бас өгж байгаа юм шиг танд анзаарагдаж байгаа вэ? За би ч одоо нэг уран барилга хөшөө дурсгал гэхээр нэг 150 орчим байгалаа. Тэгэл босод ингээл янз янзын зөвхөн дарахныхаа ажлынхаа яа нэг оруулчихсан тэр чинь. Өөрийнхөө мэргэжлээс мартаж болохгүй тийм. Ингээл явдаг. Тэгээд
үр дүн гайгүй айтайхан байх шиг байна гэж л харддаг шүү дээ хүмүүс. Яагаал ядч л нөгөө хөөе галерейд ингээд харахаар чиний бичлэгийг хараад өнөөдөр галерейд ирсэн шүү дээ. Ингээл тэгдэг байхгүй. Бурайгүй хөрх. Тэгээд нэг юм сэтгэл хөдлөмөр юм болж ирсэн. Энэ өнгөрсөн жилийн 90-нгой хөшөө байж тань ном зан хүртэл. Энийг ингээд хинтээ ачгүй хийсэн шүү дээ. Дэн зах хийсэн шүү дээ. Тэгээд юуг нь цэвэрлэн хөшөөг нь цэвэрлэнэ гээд тэгээд хамт ирж яс байлцсан. Тэгээд энэ зах ингээл юм арай цэвэрлээл байж исэн чинь нэг хүүхэн залуу хоёр багавтар байсан баха. Гэхдээ нэг юм хоёр дүү зогсоол байсан. Тэгээ би ингээл харчаал энэ хоёроо яагаад одоо энэ ажлыг хийж байгаа сонирхолтой байж магадгүй гэдэг тийм л бодолтой зогсож байна. Энд чинь би баг цаг болчихж байгаа шүү дээ нөгөө каран дээр. Тэгээ бууж ирээд ингээ бэхлэгээ энтрээ тайлчаад алхсан чинь хүй тантай нэг бол цацгай гэрэхгүй. Аа за. Гэхдээ яас юу болсон ингээд яваад очсон чинь тэр хоёр юу байсан? Жирэмсэн байсан юм ихтэй. Тэгээ ингээ залуухан гэр бүл амлт. Тэгээ ингээ таны юу үздэг юм аа одоо хийж ингэж бэлтгэдэг энэ видеонууд ч үздэг нэгээд таалагддаг гоё байдаг. Тэгээ одоо ингээд манайх удахгүй бүл нэмэх гэж байгаа. Юу юм том тоогош том гэж. Тэгээд хамтдаа ингээд зураг авахулъя. Тэгээд одоо ингээд хүүхэд маань том болоод юмны учрыг ойлгодог болоод тэр үед та бас нэг гайгүй болчих байлгүй дээ гэд итгэж байна. Тэгээд хүүхдээ том болохоор ингээд аав ээж хоёр энэ хүнтэй хамт зураг тэд тэр газар даруулж ингээ харуулах гэж байгаа маа. Тэнгүүд би баг л ойлчих гал гоо. Айгүй гоё байдаг. Тэгээд бас залуучууд ганц нэг хүмүүс ингээд чиний ингээд хийж эхэлсэн энэ ажлаас ингээд юу аваад инспирац аваад би бас ингээд бичлэг хийдэг болсон гэдэг ингээд аймаас аваад тийм. Баяртай л байдгийг. Ялангуяа одоо галерей орчин нөгөө тийм газар ингээд хүмүүстэй дараад нэг хэрэггүй. Тэгээд сэтгэл хөдлөнгүүтээ би ч нөгөө юу мөг ингээ ажлууд бүтээл энтрийн тайлбарлаа явж гинөө. Одоо сэтгэлийн хөдөлгөөд олон юм тайлбарлална. Ер нь тэгээд ихэвчлэн одоо энэ манай Монголд бас ингээ хүмүүсийн огт төдийлөн мэдтгүү бас одоо очих хөстөө дурсгалт газраас та бас бидэнд хэлж өгвөл тоотоо нэг 3 4-ийг ч юм уу те боломжтой болол. Өө тэгэл эн чинь бас нэг юм байгаа ажиглагдаад байгаа. Хүн ингээд нэг явдаг газрууд байгаа шүү дээ. Ингээл байнга ингээд олохч өгдөг. Одоо жишээ нь гэр нь хаана байгаа шалтгаалдаг ч юм уу тийм. Гэр ажлын хоорондоо явдаг. Тэгээд эн чинь завгүй амьдрал шүү дээ Улаанбаатар. Тэгээд энэ дунд ингээд явж байгаа тэр нэг хүний шугам байгаа шүү дээ. Тэр дагуугаа юмнуудыг л ядаж анзаараад явах болж байгаа. Тэрнээс заавал тэнд очихгооч тий. Тэрийг үзээ сонирхоод гэж гэдэг бол хитрхий жаахан тулгсан юм болчих гээд байдаг талаас би. Тэгэхээр яг Сүхбаатарын талбай хүмүүс юм бид чинь нэг уулздаг нэг тэгээд за яг 5 дахь орой ч юм эсвэл хагас сүнсэнд уулздаг нэг хэдэн зэгүүд байгаа шүү дээ залуучуудын. Тэр газруудаар ингээд эргэн тойронд ингээд л байгаа юмнуудыг анзаараад харцдаг байхад энэ өөрөө жаахан нэг ойлгоё гэдэг нүдээр л харах нь бас чухал. Тэгэхэд болчихж байгаа юм. Заавал зорчжоол байхгүй тийм зүгээр өөрийнхөө явж байгаа тэр цирклдөө тийм байж байгаа маршруттаа магадгүй өнгөрдөг зүйлсийг хараад жоохон сонжоод хараад тачээл гэдэг зүйл. Бид нар харин яг нэг юм анзаарахгүй явд юм шиг байгаа. Өдөр болгоно л хажуугаар явдаг. Тэгэл яг нэг юм төдийлэн ингэж нөгөө тусгаж хардаггүй ч юм уу тий. Би чинь одоо 19 дугаар ороолын хүүхдэлтэй тэгээ тэнцээ яг нөгөө шарын одоо гэхүү одоогор бол шар байха болцсон л доо 19-ийн буудлын тэнцээ нөгөө бас нэг хөшөө байдаг тий. Ажилчдын алдар гэдэг тий. Тэрийг жишээ нь би бол багада хажуугаар нь маш олон явдаг байсан юмээсээ бас яг мэдтгүү байгаа байхгүй тий. Тэгэхээр таны хувьд тий магадгүй тийм зүйл гарсан уу? Бүр ингээд байн хажуугаар нь явдаг ч юм уу тэгтээ анзаарч байгаагүй аль эсвэл үнэхээр ингээд сэтгэлээ чинь хөдлөгчийсэн тийм хөшөө дурсгал бас юу байсан бэ? Дараа нь тэр утга учирыг нь мэдсэний дараа гэдэг ч юм уу. Ой би энийг ч тэгээ олоод хэлж байгаа да. Энд л хэлээл явт. Энэ драмын театрын юу штэ багны толгой. Тэрийг харахаар л баярлаад байдаг штэ. Энд нөгөө ийм Коринфын баг нь л та. Тэгээд капитал нөрөө ийм морины толгойтой байдаг штэ Монгол. Тэгээ анхны яг скизэн дээр юм онины толгой байдаг. Тэгвэл тэр нь явсаар за ер нь хамгийн айтайхан шийдэл морины толгой байна гэдэг тийм юм дээр хүрээд ингэж хийгдсэн байна. Энд чинь нөгөө Дамдимагын скиз гэдэг дөхөө Монголын бас анхны уран эмхтэй уран баримлч гэдэг хэ. Энийг харахаар яг нөгөө оюутан байхад чинь ингээ удамжаар ингээл нөгөө харандаа цаасаа барил гээл хоолбор хийгээл явдаг байхгүй нэг скиз маягийн ч юм. Гялс татаал өнгө. Тэгэхдээ би энэ юун дээр драм театр дээр ер нь хийрдэг ш. Тэгэл тойроод эн чинь за яг нөгөө тулаасан өрхтэй бүтэн баган тэгээд хагас ингээд тойрцсон 30 32 ч үлээ багнах хэвчээ та. Тэгэл тэднийг ингээд хараад зураал. Энд чинь нөгөө яг доороос нь л ихэхтэй харж ирж байгаа ш та. Тэгэл
аслал энтер гээл тэр ямар монументал шийдлүүд нь ямар гоё байна. Энэ нөгөө нэг энгийн амьдрал урлагийн орчин хоёрыг яаж энд ганцхан шугамн дээр таслаад бид нарт ингээд нэвтрүүлээд байна мэн гэдэг нэг тийм одоо оптикийн юм явж байгаа шүү дээ. Тэр болгонтой ингээд яд учраас надад энэ театрын яг фасад бол хамгийн гоё газруудын нэг байхгүй юу нөтөд. Тэгээд энэ сүулт чинь арийнхын талбай дээр нэг юу тавьчихсан байгаа дээ шүү дээ. Самбар тавьчихад дэлгэц билборд. За тэгээд энэ нөгөө драмын театрын тэр фасадыг яагаад ингэж байгаа маа гэж би ч бас нэг юм бодвол үгүй л. Нэг юм хотод гоо зүй байх ёстой гэдэг юмыг ярих гэж оролдоод байна. Би бас юу өнөөдөр яг нааша ажил руугаа алхаад явж байхдаа яг тэр нөгөө багны яг таны хэлж байгаа баг нь одоо доогуур гэх юм уу яваад дээшээгээ ингээд харж явж таарлаа ямар сони юм бэ тийм маш гоё сүрдэм гоё харагдчихжээ. Гэхдээ яг таны ярьж байгаа тэр морины одоо толгой хэсэг гэсэн үү тэрийг бол би төдийлөн анзаарч чараагүй юм байна. Анзаараагүй юм байна. Өнөөдөр буцахтаа л анзаарч чаръя да тийм. За яг нөгөө уламжлалч гэдэг юм ингээл улс үндэстэн болгоны нэг юм өөрсдийнх нь онцлог шинж байгаа шүү дээ. Ямар амтан одоо ингээд шүтэж билэгддэг юм тотем болгож явдаг юм бэ гэд юмнууд байна. За Монголд бол мэдээж тэр эргэлцэх юмгүй адуу тэгээ араас нь чон гэл явах бах тий. Тэгэхээр энэ нөгөө яг сонгодгоо ингээд бодоод явахаар эртний грекээс ч юм ингээд бодохоор ийм яг энэ багны чимэглэлийн орой дээр толгоонд нь ингэж мөр хийсэн цөөхөн идэх юм тохиолдол байгаа гэдэг. Тэгэхээр Марс бурхны сүм гэдэг одоо грек гэтэл бид ярих Марс бурхны сүмд тэр нөгөө Пегасусын толгой. Ингээд далавч малавчтайгаа дэр чинь ингээд сүрхий штэ. Тэгээ араас нь Туркт нэг тусгал бас байдаг гэж. Тэгээд энэ манад энэ чивж. Тэгээд багшин дэдэж. Тэгснэ төмөр замын соёлын ордон байгаа штэ. Төмөр замын соёлын ордон болохоор гадаа биш юуны интерьерийн жимгэл дотор тийм барилгын багантай. Тэгтээ шийдэл нь арай өөр. Энэ чинь ийм дугуй одоо ийм баскет маягтай байхад тэднийх болохоор тэгш өнцгтдээр ингэж шимгэлсэн байдаг. Ингээд гоё сонирхолтой юмнууд Улаанбаатар зөндөө бий. Очоод хараад тэрийг хүртээд яаж одоо тэрс нэг хүн болгоно нэг ингээд өөр харж ойлгоно шүү дээ. Тэгээд өөрийнхөө мэдрээд явах нь бол энэ таашаал шүү дээ. Тийм ээ тийм. Таны хувьд ер нь одоо сүүлд нөө киног одоо тий underrated overrated гэж одоо ярьдаг болсон байна л да тий. Одоо маш одоо өндрөөр үнэлэгдсэн гэж асуухмааргүй байна. Арай дутуу үнэлэгдсэн бүтээл гэвэл та ямар бүтээлийг нэрлэх вэ? За тий яг ийм оноос юмд би хариулах ёстой дөрөв. Бүдрээл ер нь энэ чинь цаана нь ингээл хүн ажилтсан байгаа. Тийм учраас за ингээд энэ нь болохоор юу гэж асууж байгаа вэ гэхээр танд маш одоо ийм гоё мэдрэмж төрсөн. За мөн одоо бүтээл хийсэн тэр одоо юу гэдгийг нарийн нямба байдал нь үнэхээр гоё санагдсан. Гэхдээ хүмүүс төдийлөн сайн мэдтгүү бүтээлийг гэж асууж байгаа шүү. За яг энэ нөгөө юунууд л да голдуу нөгөө монументал ажлууд тэгээд өндөр суурин дээр үүдэг ч юм ойртож харах боломж нь бага штэ хөшөө дурслаа. Тэгээд тийм сэтгэлүүлдсэн ажлуудаас биш штэ. Сүхбаатар жанжны хамгийн мөрт төшөөний хамгийн анхны загвар гээд байдаг штэ. Нөгөө ихлээр ийм бетон. Тэр чи одоо нөгөө хүрлээр зүтгэхт нь өөр тийшээ яваад одоо тэр дунд говьд очсон байж байгаа штэ. Тэрийг би нэг эсэргэн цэцэрлэх ажилд оролцож ирсэн тэр хөшөө. Тэгээ нөгөө ойр дотн маш ингэж ойрхон ажиллаж байгаа шүү дээ. Хүрээл баг зараа оролдоод ч юм. Тэр чинь бол надад хамгийн гоё юусэн. Ягаад тэгэхээр тэр хийсэн баримлчин чойн билгой анхны баримлч гээл ингээд тэгээд хийсэн одоо маш том ажил шүү дээ. Үндэсний том баатрын баримл тэгээд энэ суу алдар ингээд шингээж ингэж хийж өгсөн. Тэгэл одоо нөгөө баримлыг хийхдээ дотор нь суурьнд нь ч юм уу баримл дотроо ч юм уу шүмшиг энэ төр гээл хийсэн. Тэр актер юмд хүрнэ гэдэг бол залуу хүний үед гоё мэдрэмж байдаг. Тэгээ нөгөө яаж хийсэн бэ гэдгийг нь өстой нөгөө бүх гадаргуугаар нь ингээд илж болох. Тэр боломж бүрдчихсэн учраас хамгийн сайхан байдаг нь тэр л үү. Тэгээ яг шилжүүлэхдээ эхнийхээ нөгөө нэг нүүлгэн шилжүүлэхдээ нэг манайх нэг сайхан харгас хэрцгий хандсан байдаг. Нилийн эвдсэн. Тэгээд нөгөө эний чинь хадгалаад баг үндэсний үзэд оруулаад тавьчихна гэж ярьж исэн яриа нь өөрөө тэр хот тохижуулахын хашаанд 2 жил хог дээр хөвж байгаа гэсэн гэдэг ч үл нэг тийм төвхтэй байж байгаа тэнд очиж сэргэн цэвэрлэгдээр ингээд явсан тийм нэлээд ус юм хатуу хөтүү түүхийг туулсан хөшөө байгаа шүү дээ. Тэр одоогоор бол Дундгов аймгийн Дэлгэр цогт тийм чойрын хід гэж байдаг. Тэнцээ одоо дугных нь орд бит. Оч үзэх юм бэ.
Ойрхон шүү дээ, нэг 220 мөрөнгө. Тийм, дунд гайгүй тийм. Би бас тэрнээс асуухад одоо нөгөө контент хийх, за тэгээд дархан байх. Тэгээд ер нь бол контент хийх, контент бүтээгч вэ гэдэг ер нь өөр зүйл гэж бодож байна. Өөр салбар. Тэгээд ийшээ ороод за тэгээд ер нь хийж эхлэх үед хамгийн хэцүү байсан нь зүйл юу байв те. Тэр одоо эдитээс өсвөлээл, ер нь санаа ярихаас өсвөлээл гэх юм чинь те. Тэгээ та эндээс ер нь хэрхэн яаж төлөвлөдөг вэ? Энэ талаар бас та дэлгэрэнгүй бидэнтэй бас болц. Ажаах ичдэж штэ. Тэ. Ерөөсөө тийм тэгвэл юм мэдрэгддэггүй шүү те. Тэг ингээд яадаг байхгүй. За одоо ч бас харьцангуй гайг болчихно. Тэгтэл эвгүй. Тэгээд нөгөө камер бариад зогсохоор чинь ганцаараа ярьж байгаа юм шиг л ингээд одоо харагдаж штэ. Тэгээ эхлээд бол биш амар хиччихсэн. Тэр нэг ингээ нөгөө микрофоноо ингээ зүчдэг. Ингээ сууж байгаа хүмүүс ингээл болоо авчин гэж байгаа юм шиг хардаг байхгүй яг юу хийгээд байгаа ч юм уу гайхдаг юм шиг. Тэгээ нэг ямар нэгэн баримлын урдл хөшөөний урдл очиж зогсдог. Тэгээ ганцаараа л ярьж байгаа. Ганцаараа юм шиг л харагдаж байгаа. Тэгэхээр хүмүүсийн харцнаас би бол нэлээд ичдэг гэсэн. Эвгүй. Тэгэл байж байгаа л ингээл дуу цаашаа харчин заа юм ярьж байгаа л ингээл гэж байгаа гэдэг. Тэгээ тэрийг ингээ нэг давчиж байгаа. За нэг 5 юм уу 10 бичлэгний дараа тэрийг давчиж байгаа. Гэтэ нэг угаасаа л яриа байх хэрэгтэй юм шиг байна. Юм хэлэхэд. Тэгээ нэг үгийн сонголт бас жоохон чухал. Тэгэхээр нөгөө ном уншихынтай шаардлага жоохон гарт. Тэгээ яг юу юм шиг санагддаг юм аа. Нэг тийм ажил мэргэжилтэй холбоотой хол үнд юм бол биш юм шиг санагддаг. Тэгээд тэр ичих хүнээ санаа зовхон тэр юм даваад гарчиж байгаа. Тэгэхээр тэрнээс хойш бол ерөнхийдөө гээд нэг урсгал нарай айтайхан зигтрээд. Тэгээ нөгөө ингээл постуудаа оруулаад ингээл явахар чинь элдв коммент янз янзын мессежүүд ингээд ирнэ. Гэхдээ их айтайхан юм ирдэг юм аа. Үүшээ ийм байдаг юм уу тийм байдаг юм уу. Өстой болж чинь дахиад ингээ хийгэрэй гэдэг ч юм ингээд урамшаал ингээл. Тэгэхээр чи нөгөө за энийг одоо нөгөө би мэдж байгаа юм аа хүн төрөх нь надаа сайхан байгаад байна. Тэгэхээр хүч энийг ингээ олоо мэдчихсэн. Хүмүүс энийг мэддэг байл хайтайхан да. Гээл бодохоор болоод идэв. Яваал идэв. Тэгсэр одоо нэг жил нийлэн гарсан болчихоо да. Тэгээд хамгийн сүүлд бид нэг юуны Монгол банкны хажуудлын тэр бухан дээр очсон шүү дээ. Төмсгийн. Төмсгийн ингээл. Тэр төмсгийн чинь ингээ илээд өврөө зогсож байгаа хүмүүсийг хараад байгаа юм. Яа. Нэг их мэт. Тэгээд бас тэр нөгөө ичдэг юм маань жоохон арилаагүй л байлээ. Тэгтээ баг зэрэг үлдсэн байна. Таны хувьд мараад ирсэн таны хувьд ер нь хөшөө дурсгалт газар ер нь та юу гэж тодорхойлох вэ? Урлагийн бүтээл гэл те бас олон янзаар хүмүүс бас хардаг. Түүхийн одоо бичээс гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг таны хувьд. За би бол яг урлагийн бүтээл гэдэг талаас нь л илүү харахыг хичээдэг. Ер нь бол тийм л юм чинь тэр чинь. За яг гэхдээ нэг юм шүүмжлэлтэй ч юм уу эсвэл хоёр талаас нь харах шаардлага гэсэн байдаг. Улаанбаатарт ихэнхдээ л нэг юунууд байгаа шүү дээ. Социализмын үеийн тэр яг нэг классик тэгээд голдуу нэг өдөртөгчдийн улс төрийн өдөртөгчдийн тэр лидерүүдийн өшөөнүүд ингэ байгаа. Тэгэхээр бид нар үнэхээр тэр хүмүүсийн одоо энэ байгуулсан гавья энэ тэр юмыг те одоо дурсахаар энэ баримлуудыг хийгээд хотын гудамжиндаа тавиад хүмүүст энийг ингэж харагдуулаад дурсах гээд байгаа мó. Эсвэл монголчууд одоо тэр цаг үед ч гэдэг юм уу те хэлмэгдүүлэлтийн үед ч гэдэг юм уу хар бараан юмыг зөндөө туулсан шүү. Тэрийг битгий мартаараа гэдэг утгаар ч юм уу байлгаад байгаа мó. Энэ нэг өөрөө цаана ингээд яалтчгүй улс төрийн дээр үзэл санаа асар их шингэсэн үед хийгдсэн ажлууд учраас энийг өөрөө тайлж унших нь хүмүүсийн тэр мэдлэгээс шалтгаалдаг. Юу гэж бодож явдгийг гэдэг юм дотор нь байж таараа шүү дээ. Тэгэхээр энийг ингэж бод гэх нь утгагүй. Тэгэхээр нөгөө түүхийг уншуулаад сайн талыг харуулад эсвэл нэг жаахан асуудалтай байсан бол тэрийг бас мэдүүлээд ингээд явах нь цаанаа нөгөө хүн тэрийг яаж хүлээж аваад бүтээлийг нь яаж уншаад өөрийнхөө яаж мэдрэх вэ? За нэгт нөгөө тэр чинь хараа зүг шууд ингээд харж хүртдэг юм. Тэнгүүтээ тэр юуны харсан одоо дүрсийнхэн дээр хүнд төрүүлэх сэтгэл нь өөрийнх нь мэдлэг дотор л байна гэсэн. Сүүлд нөгөө Хятадын Нанжин хотод болсон нөгөө их хөдөлгөөний үеэр музей бас нэгдсэн билээ. Тэр аль хэдийн нэгдсэн байсан. Тэгээд түүнтэй холбоотой бас
гадуур одоо гаднах талбайд нь маш олон юм хөшөө баримлууд тийм тухайн цаг үед хүмүүс хэрхэн хил мэгдэжсэн, бага насны хүүхдүүд одоо яаж зовж исэн гэдэг талаарх хөшөө дурсгалууд байсан одоо бүтээн байгуулагдсан юм билээ. Шууд тэр одоо санаанд орж ийн л да тийм. Тэгээд альва зүйлийг яг тухайн цаг мөчийг харуулсан тийм хөшөө дурсгал байх нь бас цаашлаад тухайн одоо үйл явдлыг судлах, түүхээсээ суралцах сэтлийг нь бас өгч идэм болов уу гэж бодож байна. Та яг түүх дурсгал, хөшөө дурсгалт газрууд маш одоо хөгжсөн байдаг. Итали ч юм уу тийм эсвэл Франц ч гэдэм үү хаашаа аялж байв. За тэгээд дээр нь одоо Монголд илүү дутуу байгаа тэр хөшөө дурсгалт зүйлс одоо юу байгаа? Аль одоо сэдвийг хүндсэн одоо хөшөө дурсгал байвал илүү зүгээр юм болов уу гэж таны хувьд хардаг вэ? Би ч тэгээд дэлгэсэн төрлөгийн дотор шүү дээ. Ер нь Монгол дотор бол ингэж байж. За яг одоо нөгөө энэ чинь нэг цагаараа ингээд үргэлжлээл урлагийн нөгөө онлууд нь шинжлэхдэл явж байгаа шүү дээ. Эхлээл бид нөгөө сонгодгоо гэж ярьдаг байсан бол сүүлдээ одоо модерны, постмодерны, метамодерны ч гэдэг юм ингээд шинжлэхдэл. Тэгэл залуучуудын ч юм уу дунд үеийнхэн хийж байгаа ажлууд ихэнх нь contemporary ингээд ороод эхэлж шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө юу юм шиг байна. Хүн болгон уран бүтээлч явах боломжтой гэдэг нэг юм амар том дэлгэмэл үнцгийг ингээд нэгэд өгчөөд шүү дээ. Тэгэхээр эн чинь оролдлого байж болно тий. Хүмүүс ингээд өөрсдийнхөө юм хийгээд явж болно. Гэхдээ нөгөө мэрэгжлийн урлаг академик онол дээр суурилж ажиллах нь илүү чухал юм а гэдгийг л би хэлмээр санагдал л. Ер нь хэлээ л гэдэг л та. Тэгээд энэ талаа илүү бариад явах хэрэгтэй юм шиг санагддаг. Уран бүтээлчтэн ч бай яг өөрсдийнхөө тэр хүслээрээ ингээд ажиллаад явж байгаа хүмүүс юм ч бай. Юу ч хамаагүй хийж болох юм уу гэдэг юм бол арай яах сүртэй ажиллаараа хөдлөөрөө. Тэгээ энэ нөгөө юуны олон улсын хэмжээнд чинь маш хурдан түүх одоо боломжтой болсон хугацаа ийм цаг үед бид нэр амьдарч байгаа учраас ядаж нөгөө Монгол гэдэг нэрээр боддог те. Айтайх юм хийчихэд, онолтой юм хийчихэд, сүртэй юм хийчихэд тэгээ тэрийг ингэж цааш нь явуулах юм бол их зүгээр. Биднээс нөгөө нэг Монголоос ирсэн уран бүтээлч тэр гэл нэг тиймэрхүү байдалтай зарлагдаад олон улсын юун дээр тайлан дээр тэгж явдаг шүү дээ. Тэгэхээр чи ганцаараа яваад байгаа юм эсвэл чиний ард чинь дахиад Монгол гэдэг нэр чинь ингээд яваад олон хүнийг төлөөлөд яваад байгаа юм гэдгийг бас бодоод энэ айлуулах онолтой тиймэрхүү академизм ал алдахгүй хүн шиг явах нь уран бүтээлчдийн хувьд бол чухал юм болж байгаа шүү. Одоо энэ контент хийснээр бас уран бүтээлчдийн хувьд бол хэр их бас сэтгэл найдварыг бас асааж юм. Танд бас олон уран бүтээлчд холбогдож ер нь баярлалцсан талархснаа илэрхийлж гин үү? Мөн төвчлэн бас уран бүтээлчнэр бас ер нь би тань шиг ингээд ер нь ингээд гоё уран бүтээлээ нэг танилцуулнаа гэдэг ч юм уу. Тийм холбогдож байгаа хүмүүс байдаг. Байдаг залуучууд. Тэгээ би ч өөрөө бас харьцангуй нээлттэй байхыг хичээдэг байхгүй. За хэрвээ та нарт одоо жишээ нь музейнүүд, галерейнүүд юу гэдгийг залуучууд өөрсдөө ч гэсэн тийм ингээд юм хүмүүст нэг харуулмаар байвал хэдүүлээ ингээд хамтарч яа. Тэгээ миний сувг ерөнхийдөө бас гайгүй хөөх ингээд явдаг. Тийм учраас клаба хийгээд ч юм уу ингээд явъя. Тэгэх юм бол та одоо нэг юм миний өгч чадж байгаа ганц боломж л тэр байгаа шүү дээ. Тэр одоо өөр тусламж гэвэл за яг боломжтой бол би тусалж болно тийм. Тэр талаараа бол илүү яадаг. Нээлттэй байх гэж л оролддог. Тэгээ ядж л нэг үзэсгэлэнгийн хуваар нээлтээс өмнө нэг 5 хоног юм ч юм 3 хоног ч юм гэс надад хүчөөрөө гэх юм бол би чи ингээд нэг хүнд хүрэх тал дээр нь ажиллаад өгөө гэдэг тийм санал ингээд хүмүүстэй өөл явдаг. Тэгээ нэг бүтээлээ зарж борлуулах ч юм уу. Тийм шаардлага гарна шүү. Тэгээ тэрэн дээр нь бол яахгүй нэг навшрахгүйгээр тэгэл тусалж байна. Сүүлд нөгөө олон нийтийн сүлжээн дээр нэг юм арслангийн хөшөө ч юм уу те ингээд бүтлгүү болцсон. Маш яг нөгөө маазарч бас те нэг юм. Гэхдээ үнэхээр харахад бас нэг жоохон инээдтэй хошин байдлаар ч юм уу. Гэхдээ хүн тэр чинь бас ингээд нэг цаг зав гаргаад хийцэн л байгаа юм л да. Тэгээд арслан нөө юу үгүй гэмээр ч юм уу те та тэрийг үзсэн үү? Ер нь иймэрхүү одоо бүтлгүүцсэн хөшөөн дээр ер нь ямар бодолтой байдаг вэ таны хувьд? Буцаад засчлах уу. Тийм юунууд мессеж зөндөө ирдэг байсан юм аа. Тухайн үед л дээ. Би ч бас нөгөө нэг хэсэг энэ хос арслангууд тэгэл нэг юм энергийн л юутай холбоотой бэлгэдлийн тийм баримлууд байгаа шүү дээ. Хамгаалалтын ч юм уу тийм. Тэдний чинь нэг хэсэг ингээд яриад явсан шүү дээ. Тэгээ хөөрхөн сайн хийсэн байдаг хөөрхөн өхөрдмөр хийсэн чинь тэгэл гэнэ. Тэгээд явжсэн. Тэгсэн чинь өөр нэг болохоо байцсан нөхдөөдийг л яриад шүү дээ. Тэд нар ингээд ирсэн баг. Тэгээ ийм юмнуудыг ингээд тайлбарлаад яриач гэдэг. Гэхдээ юуг нь тайлбарлах юм нэрнэ. Тийм чинь зүгээр л
бүтлгүүцсэн ба шүү дээ. Болохгүй шүү дээ. Миний нөгөө зорилго нь өөрөө жоохон HTML юм аа тийм мэргэжлийн урлагаа ярих гэдэг. Тэгсэн чинь надаар ингээд хаашаа яг маазарж ийн гэж ойлгож болох ч гэсэн тэр нөгөө хүний хийсэн ажлыг донжлуулах гэдэг. Тийм. Тэгж бол огт болохгүй. Тэрний одоо нөгөө мэргэжлийн ёс зүй гэж нэг салбар болгонд юм байдаг тийм. Тэгэхээр тэрийг бас хадгалах ёстой. Таны одоо ер нь ойлгодгүй эсвэл бүр утгыг нь одоо гаргадгүй тийм хөшөө дурсал байна уу? Байлгүй. Зөндөө шүү дээ. Дуртал. Зөндөө би олон маш олон. Би ч нөгөө за яг миний суур дарах. Тэгээд араас нь нөгөө тэр нэг сонгодгийн үеэл нэг жаахан ном уншсан тийм л юм баггүй. Тэгээд тэрнээс чинь цаана асар их юм байж байгаа шүү дээ. Ойлгохгүй юм зөндөө. За яг ойлгоё гэж хичээж илэн. Гэхдээ одоохондоо нөгөө би ч өөрөө бас нэг тийм бүрэн бэлтгэгдчихэд явж байгаа юм биш шүү дээ. Мэдэхгүй юм суралцаал би тийм суралцаал явж байгаа. Ер нь яг энэ хөшөө дурсгалтай холбоотойгоор маш юм минимал маягаар гаргасан ном ер нь байт юм болов уу? Тийм нэр. Байлгүй яг. Зөндөө байгаа юу тийм. Одоо яг төдийлөө сонирхож байгаагүй болохоор тэрийг харж байгаагүй бах тийм. Тийм баг. Энэ нөгөө Улаанбаатарын хөшөө дурсгал, Улаанбаатарын архитектурч гэдэг юм уу? Энэ юунаас урчууд эвлэлээс ингээд эмхлээд гаргацсан янз янзын сэтгүүлүүд, каталогууд, үзэсгэлэн болгоны араас каталог гарч байгаа шүү дээ. Энэ зөндөө юм би. Энэ салбарт чинь хүмүүс ингээд тасралтгүй одоо 46 оноос гэж ярих байх та. Тэгээ анхны нөгөө мэргэжилтнүүд нь сургуулаа төгсөөл ирснээс хойш ингээд тасралтгүй ажиллаа л байгаа. Тэгэхээр энэ чинь архив нэ тэр юм зөндөө баг сэтгүүлүүд байгаа. Гэхдээ цаг үеэ дагаад залуучууд илүүтэй яг энэ контент салбар руу тий их анхаарал хандуулад байгаа юм болов уу? Тийм ч учраас бас таны одоо контент видеонууд илүү залуучууд руу чиглэсэн байгаад байна уу? Залуучууд бас илүү их үзэлт авч гин үү? Та юу гэж анзаарсан бэ? Насны яг инсайт дата харахаар ер нь юу гэдэг лээ? 18-аас хэд гэдэг 60 хэд гэдэг лөө. Тэр хооронд. Ер нь жигдхэн биш 25. Жигдхэн байх. 16-аас 30. Тийм. Тэгэл ингээл нэг явдаг ш. Тэгэхэд нэг 60 хэд дээр очдөг, 63 мөрөв дээр очдөг лөө. Тэгэл ингээ харахад нэг 20% ч юм уу. За зарим дээр бол нэг 40 хэд дээр ингээ яадаг гэдэг юм уу. Энд чинь нөгөө зөвхөн Instagram-аас гадна Facebook дээр бас явж л байдаг. Тэгэхээр нөгөө манай хамдууд чинь Facebook илүү оролдож байгаа шүү дээ. Гээл юуг нь анализ хийгээд харахаар маш чиглэл яваад байдаг. За. Ингэж асууж байгаа нь би цаашдаа ер нь төлөвлөгөө бас юу байгаа вэ гэдэг талаар асуух гэж байна л да. Контентоос гадна ер нь яг энэ хөшөө дурсгалтай холбоотойгоор таны төлөвлөж байгаа ажил юу байгаа вэ? За зөвхөн Улаанбаатараас гарах нь бас ихний ажил болчиход байгаа. Тэгэхээр чинь үндэсний урлаг гэдэг юм дахиад цаана байгаад байна шүү дээ. Ингээд сонгодгийг л ингээд яриад ах юм уу гэвэл үгүй. Үндэсний урлаг цаашаа нөгөө хадгалаад дүлцсэн сүм дугуйч байдаг юм уу? Баруун тишээ бол нөгөө хятадтай нөгөө данжаадууд гэдэг лөө манжинч бол. Тэр нөхдүүдийн чинь пүүсүүдийн нураагдаад ингээд эвдрийг үлдсэн ганц нэг барилга. Тэр чинь нөгөө нэг түүхийн нэг юмнууд л яваад байгаа шүү дээ. Тэднэр дээр ингээд өөр юм биеэр очих, зорж очиод харах, ер нь яавал болохын хадгалах хэрэгтэй юугүй, ачаал бүгд нь юу гэдгийг. Зүүн тишээгээ явахаар одоо хамгийн зүүн талд юу байна да? Их бурханд ч гэдэг юм уу те. Очоод за яаж хийсэн юм бэ? Технологи нь юу гэсэн юм бэ? Ч гэдэг юм уу. Энэ талаар нь ингээд өөрийн нүдээр хараад ингэсэн юм байна да гэдэг юугаа хийгээд дүгнэлтээ хийгээд тэгээд экспертүүдээс асуугаад ингэсэн үү эсвэл тэгсэн үү гэж нөгөө нэг хамгийн бодиттой баримтаа гаргаж ирэнгүүтээ хүмүүст хүргэх нэг тийм төлөвлөгөө бий. Тэгэхээр энэ 100 бас нилээдгөө ажилтаа байх нь. Жаахан явж л таарна тийм. Зя. Тэгээс үргэлжлүүлээд бас энэ ер нь энэ чиглэлээр контент хийх хүсдэгтэй хүмүүст ер нь хамгийн чухал зөвлөгөө танд юу байна те биднээс эфирийн цаг тусгах байна эсвэл чи асуултаа асуугаад өндөрлөе дөө гэж бодож байна. Өөдөө эхлээч л гэж хэлмээр санагдав. Тийм. Яг иймэрхүү асуултууд бас ирдэг байхгүй юу? Яах вэ гэл те. Ямар нөгөө хүмүүс чинь нэг ийм л юм бодоод ах шиг байна. Ямар камер хэрэгтэй вэ? Гэлдэг хамгийн түрүүнд камераар яах гэдэг юм гар утас байгаа шүү дээ. Тэгээ нэг ийм бөмбөгөр ороод нэг 30-40 мянгаар нэг ямар ч хамаагүй микрофон авчаа шүү дээ. Утсаа ингэж ярихгүй юм болов уу тэр чинь. Тэгэл болчихж байгаа. Тэгээд дээр нөгөө чи юу мэдчихэж байгаа. Мэдж байгаа юм байвал тэрийг ялсан ярьж байгаа. Заавал нөгөө урт байх албагүй шүү дээ. Чинь лекц биш учраас 30 секунд 40 секунд ингээл ажиллаа л яа. Тэгээд жоохон уггуулах хэрэгтэй юм шиг. Тасралтгүй тийм.
Ард нөгөө өөрийгөө бэлдээд энэ нөгөө мэдлэг дээр суурилж явдаг зүйл учраас заавал унших хэрэг гардаг. Тэгэл их л тэгэл унших гэл. Тиймэрхүү л ажил байх бах та. Бид нар яг юм юу гэдэг юм мэрэгжлийн байх гал тийм бүх юмыг л зохицлоочоод яг за одоо яг тэр камерыг аваад тэр микрофоныг хийчихвэл тэгэл хийчээ да гэх ч юм уу те нэг юм хүлээлтийн байдлаар гэдэг тийм. Тэг чи аах гээд байгаа тийм. Тэг угаасаа ихсээр хөдөл чинь тэгээд 1-2 жил өнгөрөө нөгөө анх бодож ирсэн юм аа мартаад цагаан сар наадам хуусаа зулаа явчихсан тийм. Өнөө бид ер нь хөшөө дурсгалт газруудтайгаа хэр одоо зөв харьцаж байна, хэр одоо зөв хадгалж хайрлж байгаа юм шиг таны хувьд анзаарэгддэг вэ? За тухайлбал одоо Сүхбаатар аймагт байдаг жилийн Тороо банды хөшөө гэж байдаг тийм. Тийш сүү асгаал, хаддаг өргөөл, заваартуулаад янз бүр болсон тохиолдлууд байдаг. Тэгэхээр ер нь яг энэ түүхийн дурсгалт хөшөө дурсгалыг яаж бид удаан жил те гимтээхгүй, сэвтээхгүй авч явах юм. Тэрийг бас ер нь та ямар байдлаар хүмүүс зөвлөж хэлдэг вэ? Энд чинь нэг архитрийн байгаа шүү дээ. Одоо Улаанбаатарын гудамжаар байгаа энэ ажлууд дээр ч гэсэн нөгөө нэг юм штрихний соёл гэдэг юм болчихсон. Хин ч хамаагүй очивол нэг юм юугаар арилгадаг үзгэр ингээл юм биччихдэг те. Тэгээд ууг нь хэрвээ мэддэг бол ер нь бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ. Аваан дээр очиод чулуу өргөчөөд сүүгээш байдаг юм архиач байдаг юм эсвэл идэ будаага нөгөө нэг тал руу нүргдэг шүү дээ. Овоо руугаа биш. Тэр чинь нэг ийм тогтцсон монголчуудын нэг соёл байгаад байна. Яг тэрнтэй л ижилхэн хандчмаар юм шиг санагддаг. Тэр овоо одоо за яг хуу арайч биш л байх. Гэхдээ зүгээр жишээд хэлэхэд чинь овооч нь бараг л тэр юутай төстэй юм байгаа шүү дээ. Нэг юм байгууламж ирэх юм болчихж байгаа шүү дээ. Пирамид хэлбэрийн юм үүсдэг шүү дээ. Яг тэрнтэй л адилхан баг. Хэрвээ цэцэг өргөмөр байвал битгий суурин дээр нь цэцэгээ овоолоо те доор нь тавьчих гэдэг юм уу те. Заавал сүү өргөөд ер нь яг яах гэсэн өргөж байгаа. Ачаал бүгд нь юу юм гэдгийг эхлээд бодчих те. За одоо спирт ч юм уу тэр юм ууршаад арилцдаг байна гэж өмөрч болчихно. Тэгэхээр нөгөө сүүний хүчил гэдэг юм чи өөрөө металд одоо очруулдаг хохирол нь хэр үйдэг юм бэ? Тэр гэдэг юм аа бодвол. Баг хэд нөгөө нэг яваатаж ишж байгаа л тэр шүү дээ. Зүгээр л уламжлалаа ботчооч дээ. Тэгэх юм бол заавал нэг хүмүүсийн хийсэн бүгдээрээ л бүтээл гэж хараад явах юм бол энийг сүтгэх гэдэг шаардлага байхгүй. Тэгээд аятайгаа хамгаалчих боломжтой энэ л харагддаг тий. Нийтдээ гэж яхад тий. За тэгээд өнөөдөр цаг цаваа гаргаа ирсэн танд их баярлалаа. Тэгээд цаашдынхаа уран бүтээл, контент, за тэгээд ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Төсөй тэнд. Тэгээд магадгүй бит хоёрын бас асуугаагүй таны хэлмээр байсан зүйлс байгаа болов уу? Хэлж болно. За юу ах вэ тэгээд бүгдээрээ нөгөө ямар ч мэрэгжлийн ямар ч салбарын байсан. Одоо яг өөрийнхөө ажлыг хариуцлагатай хийчих юм бол тэгэл болчихж байгаа шүү дээ. Хүмүүс тэрийг баг мэддэг болох тий. За баярлалаа их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За